Төлөвлөгч та хувь хүнд дараах төрлийн орлогыг олгосон бол татварыг суудхан авч төсөв төвлөрүүлэх үүрэгтэй байдаг. Жишээлбэл эрхийн шимтгэлийн орлого, ногдол ашигын орлого, хүүгийн орлого, үйл хөдлөх эд хөрөнгө борлуулсан шилжүүлсний орлого, төлбөр таавар бооцоо тоглоом, суглааны хонжирын орлого, урлагийн наадмын байр шагнал, тэдгээртэй адилдах орлого олгосон бол төлбөр зохих албан дотрыг суудхан авч төсөв төвлөрүүлэх үүрэгтэй байна. Тухайн олгосон орлого болон суудгасан албан дотрийн мэдээллийг Т12 тайланд тусгадаг. Т12 тайлан буюу суудган төлөгчийн хувьд олгосон орлогод ногдуулан суудгасан албан дотрийн тайлан, хувь хүнд эрхийн шимтгэлийн орлого, хүүгийн орлого, ногдол ашигын орлого, мөн урлаг, спорт тэмцээний шагнал, наадмын байр шагнал, тэдгээртэй адилдах бусад орлого, төлбөр таавар, бооцоо тоглоом, эд мөнгөний хонжир суглааны хонжирын орлогыг олгосон бол тухайн тайлан гаргадаг. Мөн үйл хөдлөх эд хөрөнгө борлуулах үед худалдан авагч тал нь суудган төлөгчийн үүрэг гүйцэтгэх бөгөөд тухайн төрлийн орлого олгосон албан дотрыг суудгасан бол мөн тухайн тайланд тусгаж өгнө. Т12 тайлан 5 хавсралттай бөгөөд хувь хүний орлогын албан дотрийн тухай хууль заасны дагуу Монгол улсад байнга оршин суугч хувь хүнд орлого олгосон бол 1-р хавсралтад тусгаж өгдөг. Тухайн хавсралтад мөр нэмэх гэдгээр мөрийг нэмэх бөгөөд татвар төлөгчийн регистрийн дугаар, овог нэр, орлогын төрөл, дүн, орлого олгосон огноо, суудгасан албан дотрийн хувь хэмжээг оруулж мэдээллийг хадгалдаг. Үйл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогоос суудгасан албан дотрийн дүн болон орлогын мэдээллийг 2-р хавсралтад тусгаж өгнө. Харин оршин суугч бус этгээдэд олгосон орлого болон суудгасан албан дотрийн мэдээллийг 3-р хавсралтад тусгаж өгч мэдээллийг хадгалдаг. ХМ12-ийн 4-р хавсралт буюу албан дотор суудгаагүй олгосон орлогын мэдээ хэсэгт төлбөрийн баримттай тухайн хувь хүнд олгосон орлогын мэдээллийг тусгаж өгөх бөгөөд орлого хүлээн авагч хувь хүн нь өөрөө албан дотрыг тооцоолж тайлангаа илгээн төлдөг. ХМ12-ийн 5-р хавсралтанд суудган төлөгч нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнд орлого олгосон хууль заасны дагуу тухайн орлогыг албан дотроос чөлөөлсөн бол мэдээллийг оруулж өгч тайлангаа гаргадаг. Т12 тайлан улирал болгон өссөн дүнгээр гаргах бөгөөд улирлын тайлан дараагийн улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор жилийн эцсийн тооцооллыг хийж жилийн тайлан өссөн дүнгээр гарган дараагийн дотрын жилийн 2-р сарын 15-ны дотор хариалах дотрын албандаа захимаар илгээдэг. Тайлангаа улирлаар гаргаж байгаа боловч тухайн хүнд суудган төлөх орлого олгосон бол орлого олгосны дараагийн сарын 10-ны өдрийн дотор төсөв төвлөрүүлэх үүрэгтэйг анхаараарай. Т12 тайлан буюу суудган төлөгчийн хувь хүнд олгосон орлогоо суудгасан албан дотрийн тайланг өссөн дүнгээр улирал болгон гаргах бөгөөд жилийн эцсийн тайланг дараагийн дотрын жилийн 2-р сарын 15-ны дотор хариалах дотрын албандаа захимаар илгээнэ.